1968 оны 8 дугаар сарын бөхчим шөнүүдэд Мумбай хотын зах харанхуйд нам гүмхэн болсон байлаа. Хотын төвийн чимээ аажмаар бүдгэрч төмөр замын дагуу сунсан ядуу хорооллууд гудамжны булан цементэн тавцан дээр хоногддог хүмүүсийн амьдрал ээлжит нэгэн шөнөө өгтөн. Тэдэнд хаалах түжих гэр гэж байхгүй, цонх хаах өрөө байхгүй, хамгаалах хэн нэгэн гэж байхгүй. Нэмгэн давуу нөмөрч чулуун замын хүүтнийг твчин ойрсох нь тэдний өдөр тутмын хэвийн амьдрал байсан. Гэвч тэр шөнүүдийн нэгэнд үхэл чимээгүйхэн иржээ. Өглөөрт нэгэнээр явган замын хажууд цусандаа бодогдсон толгойдоо хүнд мохоо зүйлээр бяц цохиулсан цогц сольж. Энэ бол жирийн дээрм шиг харагдаагүй, халаасыг нь ухсан уулмөр байхгүй. Ойр хад тэмцэлсэн шинж тэмдэгч байсангүй, зүгээр л унтаж байсан хүний дээрээс гинэт бууж ирсэн аимшигт цохилд байлаа. Эхэндээ цагдаа нар үнийг байдаг л нэг гэмт хэрэг гэж үзсэн. Мумбай шиг том хотод ийм төрлийн гэмт хэрэг шин зүйл биш. Гэвч дараагийн шөнө яг ижил хэрэг дахин гарсан. Бас л гудамжинд унтаж байсан нэгэн. Бас л толгойроо нь бас л шүн дунд. Ингээд айдас хотоор нэг таргаж эхэлсэн. Цаашлаад 7 өдөр дараалан ийм хэрэгүүд гарсаар байв. Үүнээс болж гудамжинд хоногддог хүмүүс шүн унтахаас айдаг болов. Нэг нь унтвал нөгөө нь харуулдаж суун, зарим нь мод төмөр чулуу дэрэгдээ тавьж нүднийхээ булангаар харанхуйлуу ширтэн үүр цайхыг хүлээ. Гэхдээ алуурчин тэднээс үргэлж нэг алхмын урд байлаа. Тэр хэнийг сонгохоо мэддэг. Хаанаас ойртохоо мэддэг. Хамгийн гол нь хотын хамгийн эмзэг, хамгаалтгүй хүмүүсийг яг таг олж чаддаг байсан. Удалгүй цагдаа нар энэ бол нэг хүний ажил гэдгийг ойлгож эхлэв. Нэг ижил арга барил шөнийн цаг хүнд мохоо зүйл. Ихэнхдээ төмөр замын дагуух ядуу бүсүүд алуурчин ямар ч улмөр бараг үлдээдэггүй. Харин ардаа зөвхөн хагарсан гавлын яс сэрж амжаагүй хүмүүсийн амьгүй биеийг үлдээ. Гэхдээ хамгийн амжигтай нь энэ бүхэн шин зүйл биш байж хуучин хэрэг бүртгэл ухаж үзэхэд 1965-аас 66 онд Мумбайн зүүн захад яг ийм төрлийн халдлагууд гарч байсан нь ил болов. Нийт 19 хүн халдлагад өртөж 9 хүн асуурсан байв. Хэрэгүүдийн хэв маяг аимшигтай адилхан. Анхны тэдгээр хэрэг гарснаас 2 жилийн дараа алуурчин дахин эргэж ирсэн байлаа. Илүү зоригтой, илүү хүйтэн, илүү харгас болсон. Хот даяар цуурхал тарж хүмүүс цонх тагтаа онгорхоо унтахаас айж удамжны ядуус бүр шүн дунд нүдэн анхаа байсан. Мумбай хот анхудаа шөнөөс айдаг болсон юм. Мөрдөгчд газрын зураг дэлгэж аллагууд гарсан цэгүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж эхэлсэн байна. Хажиргалтай нь хэрэгүүдийн ихэнх нь төмөр замын шугам дагуу ялангуяа тухайн үеийн Great Indian Railway буюу өнөөгийн төв шугамын ойролцоо гарч байж. Энэ нь алуурчин хотын хөдөлгөөн шөнийн харанхуй ядуу хорооллуудын замыг маш сайн мэддэг гэсэн үг. Энэ үед мөрдөн шалгалтыг дэд комиссар Рамакант Кулкарны гартаа авсан нь хэргийн эргэлтийн цэг болсон юм. Тэрээр жирийн эргүүлээс илүү өргөн хүрээтэй ажиллагаа зохион байгуулж хотын захын бүх тэнмэл өмнө нь хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан хүмүүсийн мэдээллийг шүүж эхэлжээ. Харин мэдээлэл дундаас нэгнэр байн гарч ирсэн нь Раман Ракхав гэгч байлаа. Түүний тухай бүртгэлүүд аимшигтай зүйлийг хэлж байв. Олон хоч нэр хэрэгэлдэг, байнгын хаяггүй хаанч гарч ирж мэдэх, хаанч алга болж мэдэх хүн. Зарим нь түүнийг Синтхи, Далвай, зарим нь Анна, Тамби, зарим нь Вилюсами гэж нэрээр нь мэддэг. Энэ олон нэрсэн түүнийг барих ажлыг улам хөндрүүлж байв. Нэг хүнийг хайж байгаа мөртлөө олон дүрийг мөрдөж байгаа мэт. Гэхдээ хамгийн чухал нь түүний сэтгэл зүйн хэм маяг байлаа. Тэр хохирогчдоос эд зүйл бараг авдаггүй. Энэ нь ашиг хонжоо биш, харин өөр шалтгаан байгааг харуулж байлаа. Магадгүй хүч мэдрэх, магадгүй өөрийн дотоод төрөгдөл хий хоосон даалгавраа биелүүлж байгаа мэт сэтгэхгүй. Дараа нь ил болсон сэтгцийн өвчний шинжүүдийг нь харахад тэр өөрийн дотроо бүтээсэн өөр ертөнцид амьдардаг хэмээн сэтгэдэг гаж нэгэн байж. Цагдаа нар алуурчныг олохын тулд шөнийн тусгай эргүүл гаргаж төмөр замын дагуух ядуу хорооллуудад нууцаар ажиглалт хийж эхэлжээ. Зарим мөрдөгчд бүр орон гэргүй хүмүүсийн дүрт хувирж замын хажууд унтаж байгаа мэт хэвтэн өөрсдийгөө өгөөш болгож байв. Энэ нь тухайн үеийн Мумбай тэгцэн маш өргөн хүрээний ажиллагаа болсон юм. Удалгүй нэг чухал зүйл гарч ирсэн. Аллагууд болсон газрын ойролцоо байсан хид хідэн гэрч нэг ижил дүрслэл өгчээ. Намхан биетэй нүдэн тогтворгүй чимээгүй алхдаг, шөнөөр төмөр замын дагуу ганцаараа явдаг эрэгтэй. Тэр хинтэж ярьдаггүй гинэт гарч ирээд гинэт алга болдог. Энэ дүрслэл Раман Ракхаватай бүрэн таарч байлаа. Одоо цагдаа нарын өмнө нэг л зориг үлдсэн, түүнийг дараагийн довтлогоноос өмнө олох. Учир нь энэ хүн айдас тараахын тулд ч биш, эсвэл өшөө авах цаашлаад дээрэмдэх зоригтой биш гэдг нь тодорч байв.
Ийм төрлийн алуурчин хизээж ханаж зогсдоггүй. Тэр зөвхөн дахин цохилт өгөх боломж хайдаг. Мумбай хот энэ үед хоёр хуваагдсан мэт болсон юм. Нэг талд цагдаа нарын газрын зураг гэрчийн мэдүүлэг хуучин хэрэг бүртгэл дунд түүний мөрийг хайсаар. Нөгөө талд Раман Рагхав шүн хаанигтээ дараагийн аллага үргэлжлүүлсээр байсан юм. Хэдэн 7 хоног үргэлжилсэн шөнийн эргүүл төмөр зам дагсан нууц ажиглалт. Цагдаагийн дид байцаагч Алекс Фялхо хоёр гэрчийн хамт хотын захын бүсүүдээр түүнийг хайж эхэлжээ. Тэгээд эцэст нь түүний мөрөөр орсон юм. Тэр шөнө Рагхав хотын хойд хэсгийн ойролцоо тайван алхаж явсан гэдэг. Ямар ч сандралгүй яг л энгийн нэгэн тэнмэл мэд. Гэвч гэрчүүд түүнийг хараад шууд таньсан байна. Рагхавыг саатуулах үед түүний өмссөн тааран цамцуулаад шортон дээр жижиг цусны толбод хатсан байдалтай гутлан шавартай байсан нь хамгийн түрүүнд нүдэнд тусчээ. Өөрийгөө Раман Рагхав гэж хэлсэн ч түүний цаана олон дүр байв. Хаана очсноосоо шалтгаалж өөр нэр ашиглан өөр хүн болж хувирдаг, яг л өөрийнхөө мөрийг баллаж сурсан нэгэн. Хурууны хээгэн шалгахад хуучин дэрмийн хэргийн бүртгэлтэй яг таарч цагдаа нарын өмнө зогсож байсан хүн бол тэдний удаан хайсан гимдэтгээд мөн гэдг нь батлагдсан. Энэ мөчөөс эхлэн Мумбайн хамгийн аимшигтай шөнийн эзэн анх удаа төмөр торны цаана орсон байна. Гэхдээ хамгийн хүйтэн хэсэг нь үүний дараа эхэлсэн. Анхны байцаалтын үеэр Рагхав бараг юу ч ярьсангүй. Асуусан бүх асуултанд чимээгүй, хөдлөхгүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй суун. Тэр мөрдөгчдийг яаруулж бухимдуулж, бүр эргэлзүүлж эхэлсэн. Магадгүй энэ хүн үнэхээр хэрэгт холбоотой юу? Эсвэл зөвхөн тэнмэл сэтгцийн асуудалтай нэг нүг гэдэг асуулт хүртэл гарч ирж байлаа. Харин дараа нь нэгэн хачирхалтай зүйл болсон юм. Рагхав гинэд дахианы махтай хоол идмээр байна гэж хүсжээ. Цагдаа нар түүний хүсэлтийг зөвшөөрч хоол авчирч өгсөний дараа л тэр анх удаага ярьж эхэлсэн байдаг. Энэ бол зүгээр нэг үлссэн хүний хүсэлт байгаагүй. Энэ нь яриаг өөрийн хэмнэлээр эхлүүлэх, нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэх гэсэн сэтгэл зүйн тоглолт ч байж мэднэ. Хоол эзнийхээ дараа Рагхавын амнаас гарсан зүйл мөрдөгчдийг хүртэл цочирдуулсан байдаг. Тэр аллагынхаа арга барилыг маш хүйтэн, бараг ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр тайлбарлаж эхэлжээ. Хэнийг сонгодог, яагаад шүн дайрдаг, ямар зэвсэг ашигладаг, хэрхэн ойртож зохиод алга болдгоо хүртэл ярьсан байна. Яг л бусдын тухай түүх ярьж байгаа мэд тайван өнгөөр. Үүгээрч зогсохгүй тэр цагдаа нарыг хот даяар дагуулж өөрийн үлдсэн гих хэргийн газруудыг нэг бүрчлэн зааж эхэлсэн байна. Тэр аллага үлдсэн бүх байршлаа яг таг санаж байв. Энэ нь түүний ой санамж аллагын мөчүүд өөрийнх нь дотор ямар тод үлдсэнийг харуулж байгаа. Хамгийн сүүл тэрээр хотын хойд захад нуусан байсан төмөр саваагаа гаргаж өгсөн байна. Хэрэг үлдэхдээ ашигласан тэр мохоо төмөр зэвсэг гарч ирэхэд мөрдөгчд нэг зүйлийг ойлгожээ. Тэдний өмнө зүгээр нэг цуврал алуурчин биш, харин өөрийн ертөнц доторх дүрмээр ажилдаг, аллагынхаа мөч бүрийг яг таг санаж авдаг аимшигтай сэтгэл зүйтэй хүн сууж байсан. 1969 оны 6 дугаар сарын 2-нд Мумбайн шүүхийн танхимд Раман Рагхавыг оруулж ирэхэд хүмүүсийн харц нэг зүйл дээр төвлөрч байлаа. Энэ намхан туранхай бараг сүүдэр шиг хүн үнэхээр хот даяар айдас тарьсан алуурчин мөн гэж. Түүний төрхөөс сүр дөмзүүл бараг мэдрэгдэхгүй. Хамгийн аимшигтай нь тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй, хинээч нүдлүү их царалгүй өөрийн бодолд живсэн мэд суудаг байв. Шүүхийн ихний өдрүүдэд өмгөөлөгчийн тал маш хүчтэй нэг асуудлыг гаргаж ирсэн юм. Тэд Рагхавыг өөрийгөө хамгаалах чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгцийн хувьд эрүүл бус гэж мэдэгдэв. Тэр зөвхөн шүүхийн үйл явцыг ойлгохгүй байгаа биш, харин аллага үлдэх мөчтөөч үйлдэлийн зөв бурууг ялах чадваргүй байсан гэж өмгөөлөгч нь тайлбарласан байна. Гэхдээ хэрэгт хамгийн хүчтэй нөлөөсөн зүйл бол түүний өөрийн амнаас гарсан тоо байлаа. Рагхав нийт 41 хүнийг хөнөөсөн гэдгээ хүлээсэн. Энэ тоо Мумбайн иргэдийг дахиад л цочирдуулсан юм. Учир нь цагдаа нарын баттай холбож чадсан хэрэг үүнээс хавгүй цөөн байсан. Шүүхийн явцад анхны эмнэлгийн дүгнэлт гарч түүнийг ой санамж хэвийн дундаж оюунтай үйлдлийн утгыг ойлгодог гэж үзжээ. Энэ нь түүнийг бүрэн эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай гэсэн үг байв. Гэвч удалгүй Мумбай хотын Найр гэх эмнэлгийн сэтгцэн эмч өмгөөллийн талаас гэрчээр орж ирээд огт өөр дүр зургийг гаргаж тавьсан байна. Түүний хэлснээр Рагхав олон жилийн турш архаг паранои шизофрен өвчтэй байж, өөрөөр хэлбэл тэр бодит ертөнцийг өөрийн дотоод төрөгдөл хийсвэр итгэл үнэмшлэр сольж хардаг байсан гэсэн үг. Энэ үед Рагхавын амнаас хамгийн чихүүд сүргэн бүхс гарч эхэлсэн юм. Тэр өөрийгөө энгийн хүн биш, канон буюу хууль тогтоогч ертөнцийн төлөөлөгч гэж үздэг байж. Түүний хэлснээр бодит ертөнцөөс гадна өөр нэг ертөнц байдаг. Тэр нь канон гэх нэртэй ертөнц. Харин өөрөө энэ муу бузар ертөнц донд явж буй хууль, хүч, шийтгэлийн нэг хэлбэр гэж ойлгодог байсан байна.
Тусгаалan байгуулсан 3 сэтгцийн эмчийн зөвлөл түүнтэй 5 удаа урт хугацаагаар ярилцаж шинжилэхэд илүү амжилттай дүр зураг гарч ирв. Ракхав дотроо бусад хүмүүс түүний хүүсийг өөрчлөхийг оролдож байна гэж туйлын бат итгэдэг байж. Мөн ижил хүйсний харилцаанд орвол эмэгтэй хүн болж хувирна гэсэн гүн төрөгдөлтэй байсан байна. Тэр өөрийгөө байнга 101% эрх хүн гэж давтдаг байсан нь дотоод айдас төрөгдөл нь хичнээн хүчтэй байсныг харуулж байна. Гэхдээ үүгээр дууссангүй тэр энэтхэгт нэг биш 3 өөр засгийн газар зэрэгцэн оршдог гэж боддог байж. Акбарын Британи бас Конгресс. Тэд бүгд өөрийг нь хавчин мөшгөж уруу татаж гинт хэрэг хилэгдэг гэж итгэдэг байсан байна. Түүний бодлоор өөрийн үйлдсэн хулгай аллах хүртэл өөрийн хүсэл биш, харин тэдний хүчээр хийгдсэн зүйл мэд сандаг байв. Хамгийн сэтгэл түгшээсэн мөч нь сүүлчийн ярилцлагын үеэр болсон. Эмчнэр түүнтэй салах эсэхтэй гар барих гэсэн ч Ракхав татгалзаж би канон ертөнцийн төлөөлөгч. Тиймдээч энэ муу ертөнцийн хүмүүст хүрэхгүй гэж хэлжээ. Энэ үг бол түүний дотоод ертөнц бодит байдлыг бүрэн дарж өөрийгөө хууль хүч ял шийтгэлийн дүр гэж харж байсныг хамгийн тод харуулсан мөч байсан юм. Ингээд шүүхийн өмнө хамгийн төвөгтэй асуулт босч ирсэн. 41 хүний амийг хөнөөсөн энэ хүн гимбурага бүрэн ойлгож байсан нь. Эсвэл өөрийн төрөгдлийн ертөнцид үүргээ биелүүлж явсан нь. Энэ асуултын хариу түүний амьдралын сүүлийн бүлгийг шийдэх байлаа. 1987 он гарч Раман Ракхавын шүүхийн шийдвэр эцэслэгдсэн. Шүүхээс цаазаар авах ял өгсөн ч түүнийг архаг параной шизофрен өвчтэй гэж оншилсан учраас ял хөнгөрч бүх насаар нь хорих ял болгон өөрчлөгдсөн байлаа. Энэ нь зөвхөн түүнийг амьд үлдээсэнгүй, харин Мумбай хотод түүнээс үүссэн айдас сэтгцийн гүн гүнзгий сорилтыг бүрэн дуусгаагүй хിവэр үлдээсэн. Ракхавыг Ирвада төв шоронд тусгай сэтгцийн тасагт шилжүүлжээ. Өдөр бүр шоронгийн эмчнэр түүний сэтгэл зүйг хянаж, түүний газуурал параноиг судалж, эмчилгээний арга хэмжээг тохируулж байлаа. Шоронд байхдаа тэр хүмүүс болоод шүүх засгийн газруудын тухай өөрийн канон ертөнцийн дүрмээр тайлбарлаж, өөрийгөө хаалт хязгааргүй ертөнцид орших нэгэн гэж утга учиргүй зүйлс ярьдаг байж. 1995 оны 4-р сарын 7-нд Раман Ракхавын амьдрал төгссөн. Тэр шоронгийн эмнэлэгт бөөрийн дутагдлаар нас баржээ. Эцэст нь Раман Ракхавын түүхэн зөвхөн нэг алуурчны аим шиг биш. Энэ бол хотоор тархсан айдас дотоод төрөгдөл сэтгцийн өвчний аимшигтай нөлөө. Мөн ядуус эмзэг хүмүүсийг чиглэсэн хүүтэн тооцоолол бас хүний дотоод ертөнцийн гүн гүнзгий айдсын тухай түүх юм а.